баримтлалын үед мэдээж дэмжих ёстой, цаашаа ярилцах ёстой юм хуйлаа. Хариуцлагын тогтолцоо ханаа одоо чанга байх ёстой нь ойлгомжтой. За хуулийн дээр ажилласан багийг одоо бас энэ их ажилласныг нь ойлгож байна. Би бас удаа дараалан яг юм адилхан байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ ерөнхийлөгчийн институт ийм хууль санаачилдаг. За тэр дундаа одоо ийм гүйцэтгэх засаглалын эрх мэдэлээр, хууль тогтоох засаглалын эрх мэдэлээр оруулж ирж төрс хамардаг. Энэ зүйлээс бидний хувьд салах ёстой. Тийм учраас би субъектийн хувьд одоо хууль санаачилж байгаа ерөнхийлөгчийн субъектийн хувьд дэмжих боломжгүй. Дэмжих боломжгүй. Магадгүй энэ цаг хугацааны хувьд арай эрт яригдсан бол өөр байсан л да. Хариуцлагатай байдал гэж 8 жилийн өмнө яриад энэ хуулийг оруулж ирсэн бол энэ яригдаж болох байсан. Утаа гэд 8 жилийн өмнө яригдсан бол утаа арилгах боломж байсан баг. Одоо бол ингэж хэрэггүй. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд 57 хуулийн дээр яг ийм байдлаар суулж аваад ерөнхийлөгчийн одоо эрх мэдлийг шууд болон шууд бас хэлбэрээр нэмэх ийм зүйл хийсэн. Үүнээс болоод өнөөдөр Монгол улсын гүйцэтгэх засаглал хүчгүйтсэн. Үүнээс болоод Монгол улсын урдаа тавьж байгаа томоохон бодлогууд хэрэгжих боломжгүй болсон. Олон боломжтой цаг хугацааг бидний хувьд алдсан. Энийг би мэдээж хувь хүн гэж нэрлэхгүй, энэ бол тогтолцооны том гажуудал юм аа. Тогтолцооны том гажуудал. Сая улсын зөвлөлт санал асуулгын тухай хууль гэ дээрэс нь улс төрийн одоо иргэний эрхийг хэрэгжүүлэх тухай хууль гэ яг адилхан хоёр хууль, нэг нь парламентаас, нэг нь ерөнхийлөгчийн институтаас орж ирсэн. Хоорондоо мөргөлдөөд одоо нийлүүлэх тухай ярьж байгаа. Ийм байдлаар төр цаашаа явах боломжгүй маа. Швейцар гэдэг улсын жишээ авч байна. Швейцар чинь дундаж давхаргын иргэд бараг 85% эзэлж байгаа дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Бид нар тэгэл гаднаас юм хуулаад нэг зүйл интернетээс авчаад энийг орчуулчаад орж ирээд байж болохгүй. Бид нар илүү их тийм улс суурьтай асуудалд хандах хэрэгтэй. Тийм учраас би бол гормын санал оруулж байна. Энэ хуулийг хууль санаачид нь буцаах хэрэгтэй. Магадгүй энэ үзэл баримтлалыг бид нар хаврын чуулганаар юм уу бүр дараагийн намрын чуулганаар улсын хурал дээр ажил хэсэг байгуулад энийг одоо иргэний нийгмийн байгууллагууд, хууль хэлтийн байгууллагыг оруулаад ямар байдлаар бид нар хариуцлагын тогтолцоог авах уу гэдгийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Энэ агуулга донд үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зарим асуудлыг ч гэсэн энэ одоо ирэх барьж байгаа хоёр намууд бас хамтарч ярилцах хэрэгтэй. Ийм байр суурьтай байна. Тийм учраас би хурал даргалагчаас хүсэж байна. Миний гормын саналыг хүлээж аваад энэ хуулийг хууль санаачид нь буцаах одоо энэ гормын санал оруулж ийн үүнийг хилцэж өгөөч гэж хэлхийг хүсэж байна. За